Төв Азийн цээжин дэрш Монгол улс их эзэн Чингис хааны байгуулсан эзэн түрэн хизээнээс энэ дэлхийн сонорыг дэлдийлгэж сонирхлыг татсаар ирсэн. Тэмдээч идэгвэ нүүдэлчин монголчуудын үүссэн түүх хийгээд үндэсний онцлог, өв соёл, уламжлалт, мал аж ахуй, урлаг бүтээл, хоол хүнс, хувцас, урлал, байлдан дагуулт гээд бүгдийг үе үеийн эрдэмтэн мэрэгд ухаж төнхөж улиран одсон түүхийн жимээр их сайхан оронд минь саатан морилж судлан шинжилсээр ирсэн. Энэ удаад ч гэсэн дэлхийн 12 орны 40 гаруй эрдэмтэд арын сайхан хангаад чуулж торгоны зам ба нүүдэлчид олон улсын эрдэм шинжилгээний баг хурлыг Майдар сангийн жуулчны баазад зохион байгууллаа. Мянган дурсгалын түүхт орон орхны хөндий өвөр хангаа хар хорин жинхэнэ торгон замын салаа салбар олон улсын худалдаачид холхиж байсан энэ газар нь нүдээр нь үзүүлж байж нүүдэлчдийн энэ удаан хугацаанд авч явдаг хоол хүнс тээвэр ачаа тээвэрт гол үүрэг гүйцэтгэжсэн тэмээ өхөр тэгээд нөгөө уяа зангилаг зэрэг маш олон асуудлаар бол энэ асуудлыг авч хилцэж нүүдэлчдийн ахуйн онцлогийг ойлгуулж чадвал энэ атлас бидний өвөг дээдсийн оруулсан хувь нэмэр илүү тод болно гэж. Тэгээ Монгол хаа төрийн бодлогоор бол маш олон газруудад бол зоос мөнгө цутгах, дэлдэх төвүүдийг байгуулж өөрсдийн нэр төр барьжсэн он цагтай холбоотой он цаг тэгээд алт мөнгө хөрөл зоос өөрийн овгийн тамгыг тавьсан зоосуудыг гүйлгээнд оруулж тэгээд зөвхөн өөрсдийн гэдэг биш нийт дэлхийд дахины олон улсын худалдааг дэмжижсэнээр бол илүү нөгөө даяаршин шинжтэй ийм байсан. Тэгээд энэ хурал маань бол ихээхэн ач холбогдолтой болж нүүдэлчид ямар хоол хүнсийг муудахгүйгээр тээвэрлэхэд хялбар удаан хугацаанд муудахгүй ямар нэгэн консервант нэмэхгүйгээр ийм хоол хүнсийг яаж авч явдаг байсан энэ эрүүл мэндэд нь яаж удаан хугацаанд хэрэгжилж байсан гэдгийг харуулах ийм онцлогтой. Торгоны зам гэдэг бол орнуудын тоон дээр гэхээсээ илүү улс орнуудын соёлын харилцан нөлөөлөл улс орнууд инх тайвнаар орших тэрхүү үзэл санааг бол ЮНЕСКО чухалчилдаг юм аа. Өөрөөр хэлэх юм бол ЮНЕСКО бол торгоны зам гэдэг маршрутыг гаргаад явах боловч тэр маршрут өөрөө илүүтэй соёлыг түгээж байгаа тэр соёлын түгээлтийг бол бид илүү анхааран судалж байна. Зүгээр яг торгоны замд байгаа идэвхтэй торгоны замын дагуу оршиж байгаа гэвэл 46 орн байна гэж хэлж болно. Гэвтэл шилжих юм бол бид нар талай тэнгисээр дамжсан Америкт торгоны замын тухай ярьж болж байна. Мөн Африк байгаа торгоны замын талаар бол бид торгоны замын соёлын нөлөөллийг бол ярьж болж байна. Тухайлах юм бол өнөөдөр энэ хурал бол нүүдэлчдийн торгоны замд гүйцэтгсэн үүргийн талаар хурал боловч зөвхөн нүүдэлчид гэдэг чинь Монголын бас нүүдэлчид биш ээ. Африкт нүүдэлчид байдаг, Араб бас нүүдэлчид байдаг. Тэгэхээр энэ нүүдэлчид гэхэл ийм олон газрыг бол торгоны зам энэ үзэл санаанд ор нэгтгэж байдаг юм аа. Тэгэхээр өнөөдрийн хурал бол миний хувьд бол энэ яг Монголын нүүдэлчид энэ бүс нутгийн нүүдэлчид торгоны замд яг ямар хувь нэмэр оруулсан бэ гэдгийг бол тодтогхон харуулах, тодруулан баримтад тулгуурлан харуулах маш өндөр ач холбогдолтой хурал гэж бодож байна. So my name is Dr. Gedre Motuzevich. Тэгэхээр би Литв улсаас ирсэн доктор, Вильнюсын их сургуульд ажилладаг. Яг мэрэгчлэрээ бол археологч, тэр дундаа болохоор хоол хүнсний судалгааг хийдэг. Өмнө дээр үед хүмүүс хүн төрлөختөн ямар хоол хүнс идэж амьдардаг байсан тэрийг бол наривчлан судалдаг байгаа. Тэгээд тэрүүгээрээ бас тийм шинжлэх ухааны гаргалгаануудыг гаргаж өгөх үүрэгтэйгээр ингэж ажилладаг. Яг хаана ажилладаг бол Казахстан болон Кыргызстанд ажилладаг. Монголд бол анх удаа ирж ингэж анх удаа ирэх завшаан олцсонд бас баяртай. Яагаад гэвэл ЮНЕСКОгийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд энд бас ирж ажиллах юм завшаан олцсон. Монгол улс бол үнэхээр гайхамшигтай өргөн удам тал нутагт нь үнэхээр сайхан байна. Ер нь мэрэгчлийнхээ зүгээс харахад бол Монгол улс бас их
монголчууд тийм өргөн хэрэглээтэй хоол хүнстэй улсууд байна. Олон төрлийн хоол хүнсний хэрэглээтэй улсууд байна. Бид нар бол өөрсдөө Европт амьдардаг. Тэгэхээр одоо бүх зүйл нь ингээд баригдмал тий жижиг одоо газар нутагт амьдраад ирсэн хүмүүс тэгтлийн одоо өргөн удам нутагт ингээд бас таавар байж байгаа нэг сайхан сэтгэл төрүүлж байна. Торгоны зам нь Азиас Европ хүрдэг зам. Италийн аялагч Марко Поло энэхүү замаар аялж европчуудад хятадын баялагын талаар мэдээ хүргэжээ. Монголчуудын хувьд хүн нүгийн үеэс эзэн төрн сулран доройтох хүртэл энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байж. Торгоны замаар зөвхөн худалдаачид цэргүүд зорчиж байсангүй. Харин бүхэл бүтэн соёл шинжлэх ухаан шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү чиглэн зорчиж байсныг түүх гэрчлэн. ЮНЕСКОд Монголоос үүсэлтэй өв соёлоо бүртгүүлж баталгаажуулж авах нь бидний зорилго. Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллага биднийг сонсож дэмжиж түүх соёл, угсаатан, шинжлэх ухаан, урлагийн ач холбогдолтой биет болон биет бус үнэт зүйлүүдийг маань амжилттай бүртгэсээр байгаа юм. Эртний амьтан ургамлын чулуудсан олдвор, улмөр, эртний хүний оромж, булш, хэрэгсүр, буган болон хүн чулуу, гэрэл төшөө, хадны зураг, бичээс зэрэг археологийн дурсгал зүйлс бүхий бие төв болон эхэл, ардын язгуур урлаг, үндэсний уламжлалт, зан үйл, ёслол, баяр наадам, биет бус өв соёлыг авьяас бэлэгт хүн арттай нь бүрдэн авч баталгаажуулан дархалж байгаа. Энэ удаагийн хуралч гэсэн түүхэн ач холбогдолтой байж үр дүнгээ өгөх нь дамжиггүй. Эрдэмтэн судлаачид нүүдэлчдийн уламжлал, түүх соёл, зан заншлыг өнөөгийн өндөрлгөөс дүгнэн хэлэлцэж, орон нутгийн хөгжил бодлогод үнэтэй хувь нэмэр оруулна гэж нутгийн удирдлагууд найдаж байна. Архангай аймаг бол газар нутгийн хувьд ч түүх дурсгал өв соёлоороо гээд гайхуулах зүйлс ихтэй төдийгүй. Аргагүй сайхан нутгаараа дэлхийн олон орны аялагч жуулчдын сонирхлыг татах нь гарцаагүй.